Хавхан аймгийн Тэс суманд амьдардаг Дулмаа охины талаар нэгэн төв өгүүлье. Дулмаа энэ жил 12 дугаар ангиа төгсөж оюутан болохоор Улаанбаатар хотыг зорив. Хөөх, хот гэдэг газар нь энэ юм биттэй. Явсаар байтал бүр ядарчлаа. Маргааш хичээлийн эхний өдөр ямар байх вэ? Сургууль руу явахдаа төөрч бодлоо. Төөрсөөр сургуулийнхаа үдэнд ирлээ. Йоо, ингэж нэг юм сургууль олох гэж. Жилийн эхний цагийн хуваараа харав. Яриа бичгийн соёл 314 тоотод орох байлаа. 3 давхарт гарахад 314 тоотой анги байсангүй. Өөр сургуульд ирчихсэн юм биш үсттэй. Энэ 314 нь хааны болоо гэд эргэлзэж байтал цүн хөрсөн хүүхдүүд бөөндөө явж байхыг хараад энэ хүүхдүүд бас тэр анги руу явж байгаа байх гэж бодон даглаа. Баахан будилж явсны эцэст анги оллоо гэж тунчиг их баярлан сууж байтал эрт завгаар багш нэр дуудав. 010 үер цайх 047 нэргүй 132 ихүүш 231 баяр цэцэг. Уучлаарай багшаа, миний нэр гарсан бол химлээ. Дандуу дуржийн Дулмаа. Чиний нэр байхгүй байна, гараарай гэд гаргачихв. Түүний царай бүдэж орхив. Ахаал дээш доош шатаар гүйж 314 гэж явсаар цагийн тал нь өнгөрлөө. Дулмаа сүүлийн удаа 3 давхар руу гарыг гээд шатаар өсөж байхдаа халтарч унаад угаа засгаад ахаад л хөдлөйtöв. Ихэс санаа зовсон байдалтай байсан Дулмаар нэгэн тусч сайхан сэтгэлтэй охин түүнээс юу болсныг асууж түүнд туслав. Сайнтай муутай өдрүүдийг хамтдаа тулсаар 3.5 жил болж төгсөх боллоо. Оюутны амьдрал бриллиантаж явсан үед минь түшиг болон найзалсан найз минь гэдэл амьдралын найзуудын тангараг өргөснөөр түүх минь дуслаа.